Өдрөө сайн уу? За энэ удаагийн бичлэгээр би хоёр муурай танилцуулангаа мууртай ахын жаргалтай зовлонтой ярих гад тэгэд ийм хөрх манай охины амьсны саунд ороод суудсан байсан. Тэгээ гарахгүй дээ ингээд нэшиж төвшөө болгоодох чинь гарахгүй дээ суугаад байсан. Нэг жижигхэн заяагаар ороод энэ дотор ороод толгоо гаргацсан ингэсэн сууж исэн юм рэнэттэй. Тэнгэнээс нь ч гарахгүй байгаадсан. Тэгээ ер нь аягүй хөөрхөн ингээ хайр татам тэгээ үргэлжил нэг хөөрхөн инээлгсэн баярлуулсан игдүүтэй царай гаргаал энэ тэнд хөөрхөн юм хийгээл тэгэл талны өмнө ингээл хараад ч юм уу тэгээд ингээл эрхлээл ер муур гэдэг амтын юм хөөрхөн гоё энерги ялгаруулсан эрхэмсэг тийм ялдам хөөрх юм блэ тэгээд ерөөхдөө дуртай үедээ ингээл илүүлжээл дургүй үедээ илүүлж мэлүүлэхгүй тэгээд ингээд илүүлээд ингээ эрхлүүлэх бас айгуу дуртай. Дээрэс нь яг тэр эрхэлж ах үедээ нөгөө ингээ хоржигноод дуурдаг штеп яг тэр мөр нь ингээд гоё энерги цацруулдаг. Тэгээд гэрээ муухай энергийг алга болгодог. Ерөн юм сайхан энергитэй айгуу сайн амьтад гэдэм билээ. Тэгээ манай хоёрын муурч ингээд олон төрлийн хоол иднэ. Энэ жишээ нь ингээ хуурай хоолно. Тэгээд энэ хоолно гэхэд ингээл яс ус нүд мүд ус унуулдаггүй нүд яс масанд нь сайн бэхжүүлдэг гэх мэтлэн өрхөөрхөө олон давуу талтай. Тэгэл энэ муурны хэрэглүүдэд аюу их мөнгө зарцуулнаа. Тэгээд энэ нөгөө илс гэхэд би бүр янз бүрийн олон төрлийнхийг хэрэгжилж үзэж жагаад энэ илсэн дээр энэ дээр тогтсон энэ болохоор аюу хөрх юм нөгөө жижиг модны уртас маягийн юм блэ. Тэгээд энэ ингээ баач гэхээр өнөр нь нөгөө амар өмхөн өнөртэй байхгүй айгу гоё юм. Модны өнөр өнөртдөг нь айгу таалагцсан яг үний хувьд бол жоохон илүү үнэтэй. За тэгээд 5 дахь өдрөө болгон бит 3 чинь нөгөө нэг гурлаар нялурал цуг гоё янз янзын амттай идэж кино үздэг. Тэгээд манай хоёр муураас ингээл зэрэгцэл кино үзэж суучдаг. За энэ нөгөө нэг мууруудын чинь бас ингээл айгу их юм сүйтгэдэг, мааждаг, ингээ хөшиг мөшөг эвдэлдэг, айгу сахилахгүй гэдэг штэ тий. Гэхдээ бас муур өөр гэдэг шиг хүмүүс өөр гэдэг шиг муураас өөр зантай юм шиг байлээ. Тэгээ биний бодлоор бол эрэгтэй муурууд илүү сахилахгүй, эмэгтэй муурууд илүү гайгүй юм шиг санагцсан. Манай хоёр ч хоёлаа эмэгтэй. Тэгээд яг ийм хэрэгтэй бас нөгөө мааждаг юм ингээ зорилт юмнуудын сайн аваад тавьчих юм бол бас энэ тэнд юм сүйтгэхэд байхгүй, маажаад байхгүй юм шиг санагцсан. Би бол хангалттай яг хэрэгтэй гэсэн мааждаг юмнуудыг аваад тавиад өгсөн болохоор одоо илүү дутуу юм маажад зайчихгүй амар болсон. За тэгээ нойлондоо ингээд хүрхээ ээлжилж ороод багаш шээгээд угаасаа нөгөө нэг жоохноос л амар хөөрхөн ингээд нойлдоо баач шээд сурцсан ирдэм байлээ. Тэгээ манай нэг энэ саяны гарч ирж байгаа нас үе нэг жоохон ингээд энэ тэнд шээж баачаад миний жоохон уурыг үргээд идэг. Гэхдээ яг энэ нөгөө засуулчаар гайгүй болчдөг гэсэн. За энэ нийлс ингээд иймэрхүү хэлсэдэг байхгүй тий амар гоё шингээдэг. Маань харж одоо аягүй хөвөлчлүүлэгч орж гардаг болохоор би нөгөө муухай бааш шээсний өнөртчгүй гэд тэрэн дээр аягүй санаа зовдөг янз янзын өнөртүүлэгчүүд их хэрэгэлдэг. Тэгээд энэ аль сайн гэсэн үнэртэй юм хэлсэг хэрэгэлдэг. За манай хоёр чинь тэгэл ингээл нэг сүвнэр шиг энэ дээрээ ингээд суучдаг. Манай сүвнэрүүдтэй зэрэгцэл ингээд сүвнэр шиг хөрх юмнууд суудаг. Сандаач энэ нөгөө энэ төмпөршгөн дотор хоолууд нь амттангууд нээждэг байхгүй. Тэгээд одоо хоол амттангаа хөлийгээ сууж явахдаа ингээд суучтэй. Тэгээд яг ингээд сууж хаан за үлсэж байгаа юм болов гэл хоолыг нөгдөг. За энэ дотор нь ингээл манай хоёрын хэрэглүүд бүгдээрээ хоол унтнууд нь тэгээ хэрэгэлдэг. Шампунь хамаг юмнууд нэгаа. За амттан гэхэд л ингээл 3 өөр төрлийн гиднэ юм шинхэн гоё юмнар амттай. Би амталж утсан юм шиг. Тэгээд энэ нэг гэхэд л нөгөө холны зугаа гэдэг шиг л нэг тийм бүрхэн нарийнхан гоё амттангууд нэгаа. Ингээд төрлийн юмнуудын хэрэгтэй гэсэн юмнуудыг аваад төвчдөг. Тэгээд энэ хэд ч бас нэг хэцүү юм маань хэцүү ч явахтай одоо тэгэл угаасаа амтныг хайрлах гэж байх гэж авсан юм чинь тэгэл хэрэгтэй гэсэн юм болгонуудыг авч өгвөл энэ жишээ нь ингээд бүүснийхаа эсрэг хэрэгэлдэг юмнууд. Тэгээ энийг ингээд сард нэг шилдэг үзүүн дээр нь
хийгээд өчтэй. Тэгэхээр нөгөө бөөсдөж мөсдөд яахгүй. Ер нь энэ нөгөө нохоо муурны бөөс гэдэг чинь айгүй амар юм гэсэн салж өгдөггүй. Дээрс амар захтнуулдаг, мааждаг, сорив үлддэг гэд. Тэгээд энэ юм шингэн махтаа олноога энэ хуурай олноог нэг ус мус ясмасанд нь сайн гэсэн нүд мүдэнд нь сайн гэл юмрхүү юмнуудын ер нь тэгээд амтан тийжэхэд нэг айгүй юу юм яг зарим хүмүүс ч зөвхөн ингээл энэ хоолоор л хоололцдог л доо. Манайхын хувьд бол тэгэл ийм амттангуудын нойтоо хоолын шингэн хоолын гэдэггүй бүх төрлийн хоолуудын яваачдаг. За тэгээ ингээ хэрэгтэй гэсэн юмнуудын бүгдийг ингээ захиалаад авдаг. Энэ чинь нөгөө хувцсны ус мөсийг хөөд авдаг юм. Байнгын нэг бас хэрглэж авахгүй бол энэ самууд нь гэх мэтчлээ энэ хоёрд бас нэлээ их мөнгө зарлагдана. Тэгээд энэ хоёрын хэрэгтэй юмнуудын энэ нөгөө усанд ороход нь хийдэг хүзүүч энийг хийгээд яваачаар амар эдийг нөгөө нэг хөдлөөд байдгүй. Маах нэг 2-7 хоногт нэг эсвэл одоо ингээд хүүт үед сард нэг усанд оруулдаг. Тэгэхгүй бол одоо бөөсдөж мөсдөж юм бол айгүй хэцүү юм шиг байлээ. Салгаж малах гэж тэгэл бидэртээ чи ингээд хүнжил мөнжилд орж унтж мэддэг болохоор заримдаа нөгөө таарч марахаар хүнжилд уршургаал ороод ирдэ штэ. Манай охины бол сэрэж мрэхтэн тэгэл хүнжилэн доогоор нь татаж орж юугаал сэрээд штэ. Хөрхөн тэгээд энэ болохоор ер нь тэгтээ муурууд бас нөгөө энэ бас юм гоё уур гараад самдаг сам байна. Ер нь тэгтээ муурууд янз янз байд юм шиг байлаа. Манай хоёр муурын хувьд бас тийм амар сахилахгүй биш, тийм амар бас нэг хэцүү биш. Зарим муурууд ч одоо хүлмэл гарахаар хүлмэл хазаад байдаг л гэсэн. Тэгэл хөшин мөшгөн дээр авирал эдин гэсэн. Би ботхтой ингэж бодсоо. Манай хоёр ч болохоор хосоор болохоор хоорондоо тоолж моглоод тэгээ ганцаараа муурууд болохоор нөгөө ингээд уйдаад ямар аюух юм сүтгэж мүтгэхэд идэм болоо гэж бодсон. За энэ ингээд хумсыг авдаг хаачин зориултын хаачин байна. Тэгээд ингээд хумс өмсийг ингээд цаг тухайд нас ингээд авчаад ах юм бол юм маажаад ахгүй дээрэс нь хүүхэд мөхөд маажаад ахгүй их зүгээр санагцсан. За ингээд фүзүүч нэг зүргийн кремер хөрхөн томоотой байгаа ч тэгэл усанд оруулчаад бас одоо нөгөө зовоолцсон болохоор баярлуулж амттангээ нөгж нэг юм хөрхөн зориултын халбаг нь түрүүний нөгөө шингэн амттангээ ингэж хийж өгөөд үсэн сөрвий зөөрхөн усанд орчтой гараад ирсэн. Тэгээд ерөнхийдөө мууртай байхын хэцүү юм нь ус хялгасан айгүй хэцүү. Дээрээс нь тэгэл яг л нөгөө хоёр хүүхэд хоёр муур гэд бас л олон юм зарлагдан чинь одоо вакцин доолно, вакциных нь мөнгө төгрөг гээл ер нь вакцин сайн илгэх хэвээр. Дээрээс нь одоо тийм аппаресанд одоо засуулах хэвээр. Энэ нөгөө түрүүний хөрхмаа зуур гараад ингээд самдаг. Засуулах хэвээр гэх мэтчлэн тэгэл одоо энэ ид чи өвдөж өмтгөх юм бол манусаас илүү үнээр үзүүлд юм билээ. Эмчийн төлбөр мөлбөр гэх мэтлэн мөнгөг бол үнэхээр их зарлагддаг. Тэгээд ахаа одоо нэгэн түүрхий хайрлах гэж аюу ах гэж хариуцлага хүлээж одоо амтан тийжэнэ гэдэг чинь бас айгүй том хариуцлага. Тэгээ одоо хоёр хүүхдийн өмнө хоёр муурны өмнө том хариуцлагатай энэ дөрвийг нэг өрсөлчгүй цангаачгүй шиг өвдүүлчгүй шиг байх л том хариуцлагатай хүндээ тэгээд энэ дөрвийн төлөө тэгэл зүтгэжл явна да. Тэгээ энэ айгүй хөөрхөн ингээд хавар намар болохоор энэ нүрсийн илүү өсөн нөгөө ундаг уйлрлна. Тэгээ ингэж амар ундаг. Тэгээд ингээд цаг тухайд нь ингээд сайн самнаад юу агаадах юм бол бас нэг илүү нөгөө хувц цунаар одоо крэсэл сандал мандал ормор их ус тараад ахгүй бас. Тэгэл цаг тухайд нь байнга л гэрээ сорволно, байнга л бас ингээд цэвэрлэн бас л гэрээ байнга цэвэрлж ахгүй бол нөгөө өснөөс нь дийлдэхгүй шүү дээ. За тэгээд нөгөө байнга ор морон дээр унтаад идэх болохоор нь өөртөө гэсэн ор хөвтдөг юм ин аваад өгөө за хатастай энэ дээр нь л унтуулна да гэсэн чи өдөртөө хөрх ингээд энэ дээр унтчихад байгаа. Тэгээ шүүн тэгэл бас л миний хөлд очиж хөвтөд байгаа унтаад байгаа байхгүй. Би чинь тэгээд нэг тухтайхан шиг тавтайхан шиг унтахад хэцүү байдж төлөөж их гэж хийж чадахгүй. Тэгээд унгаачих болов гэж бодоод тэгээд нэг атиж матиж эсвэл нэг алцааж малцааж унтдаг. Тэгэхгүй бол яг амар сони ингээд хөлний ийм дулаахан мулаахан хэсгийг хайгаал нэг эвтэйх наалдаж малтал унтдаг.
За манай энэ Кики ийм хөөрхөн царайлаг. Тэгээ ер нь эмхтэй муурууд илүү хөөрхөн царайлаг санагдсан. Тэгээ эрэхтэй одоохоо муурнуудын ялгааг ингээл хараад энэ эмхтэй энэ энэ эрэхтэй энэ гэд бас нэг хараад ялахдаг, таньдаг болчиход байгаа шүү дээ. Тэр нэрээ нэг ногоон юм доош юу яадаг жолонгийнх нь урд байгаа юм нь юу бас эдэрч ингээ элсэн амир хөлөөрөө чирж гарч ирдэг. Тэгээ тэрийг нь хөлнөөс нь гаргадаг юм байгаа. За тэгээд айгүй ирэхээ манай энэ юуны охины муурны хөрхөө арай жижигхэн хөөрхөн тэгээд ингээл бас эрхлээл өглөө хичээлтэй явахаас бит гур ингээ цайгаа ууж байна. Цайгаа ууж хоорондоо бас хичээлээ хавцтайгаа. Тэгэл бас тэгээ хичээлийнх нь хувц унар амар муурны устай алчин. Миний охин энэ муурныхаа усыг цэвэрлээ гараач гээл өдрөний хувц цэвэрлдэг юм орихоор заримдаа цэвэрлээл гарна. Заримдаа гоё штэ гэж намайг мууртай гэдэг хүн болгон л мэдхий юм чин гоё штэ гэлтэхэд итгэв. Аюу муха хар мар хувц одоо бүр хувц ундрынхаа өнгийг хүртэл за хамаагүй хар хувц авахгүй дээ гэж үгээд боддог болчихсон. Манай хоёр ч цагаан болохоор аюу их цагаан устэй. За тийм манай хоёр мууранд юм хөрхэн Instagram хаяг байдаг. Одоо энэ хоёрын зураг чинь бас аюу их зураг бичлэгүүд их. Тэгээ нөгөөнийг хаягчхаар хайран тэгээ ингээ утсан дээр хадахаар memory дүргээд зориулаад бүр юм хөрхэн Instagram нийцсэн байгаа. Тэгээд та админ өсвөлээс орж хөрхэн бичлэгүүдийн зургуудыг хараарай. Ийм хөрхөн хоёр жижиг юм ирсэн. Одоо тэгэл өнгөрөөд онцсон. Хөрхэн одоо тэгээд ийм хөрхэн том болсон. Гэхдээ манай хоёр муурын үйлдвэрийг би сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч сайн юу хөөрхөн нэг амар өсдөггүй, том болдоггүй тийм хөөрхөн муур байгаа. За тэгэл энэ цүнхнээс ахгуулаад ерөн хэрэгтэй гэсэн болгоны л авдаг да. Тэгээд энэ цүнх ингээд хаягаадаа авч гарахад хамгийн гол нь эмнэлэг домлохт нөгөө үзүүлэхэд ингээ хийгээд аваа гарчхаар аюу хөрхөн цаанаас аим хөрхөн усны савтайгаа тэг ингээ сундаг. Нэг ч ингээд нөгөөний түрүүн ингээд цахилгаантчаар тийм хөрхөн өнгөрөхч болчдөг байхгүй юу. Тэг нэг юм хөрхөн Instagram байгаа. Тэгэл ерөн хаан дулаахан хаан бит 3 байна. Тэгэл тэр газар очиж хөвтөл зэрэгцэл эрхлээл аюу хөрхөн тийм эрхэмсэг хөрхөн амьтад байгаа хайр татам. Тэгээд эллээд тэр нэг хуржигнах дуунаас энерги алгаруулдаг гэд тэгдэмлээ. Тэгээд уран мууртай байхын жаргалтай. Тэгээ ер нь л гоё доо. Тэгээд яг хэцүү юм аюу их зарлаг гаргана. Тэгтээ яг баг гаргаж болно л доо. Тэгтээ би бол за хэрэгтэй юм чи ингээл нэг 2 хүүхдээ 2 муур аюу муур дутахгүй шил байхыг хичээдэг те. Баяртай.